Уурч бай хайрчин бузар муу үзэн яд сайнаас зур. Хайр нэг ахын үсийн хайраа үнхэл нэг өөрөөс өнгөртэй. Хичээл чармаатар бүх хоцор сүнсээр халуун байж эзэн дүүлчлээ. Баяс найдаж байхдаа тэвч зовж байхдаа байнга залбирал дотор бай. Харин хүмүүсийн хэрэгцээнд хандвал зурчламтгай зан ирмэлц та нарыг хавчигчдыг ерөө бүү хараа. Баярлаж буйтай баярл, үйлж буйтай үйл. Бодол санаа чинь өөр хоорондоо бол нэг бай. Бодол санаан дотроо бол дээгүр зантай бүү бай. Өөрөө дор хүмүүс рүү очиж бай. Битгий өөрөө хатаад тоолч. Энд ч муугаар битгий хариул хамтгүй гараад ч зүүн шударгыг хийдэг бай. Эрэг боломжтой чамаас хамаарч бай. Хамтгүйтэй ив найртай, өвтэй найртай амьд. Хайртууд минь өөрсдөө бүүшаа. Харин эзний өөр хэлэнд зайтай. Чигэн ишээ авалт миний эргүүлж тэгнэ гэж эзэн хэлдэг бичигдсэн билээ. Байсан ч өнсөж байв гэх юм уу? Түүнийг сонгож байв уух юм уу? Тэгснээр чи балкай нүс толгой дээр нь овоолж байгаа юм. Мууд бүгдийг бүх сайнаар дийл. Тэгэхээр өнөөдөр юу гэж юм бэ? Одоо Иесус хэлээд байна. За өмнөх үлдсэн бүх юмуд юуг зааж исэн бэхээр Израильчуудыг дагуулж явсан Бурхны тэр амийн модон Израиль биш хүмүүс заавал тэгээд ингээд шинэ гэрээнд ороод тэгээ явсан байна. Тэрнээс өмнө Израилуудад яаж үзсэн юу болсон гэдгийг бүгдийг ярьсан. Тэгж байгаад харин энэ бүлэг дээр хүрч ирээд дараа нь яаж хийж байна вэ? Та нар бол одоо Христ дотор нэгэн бие. Та нар нэгэн бие. Дараа нь яаж вэ? Инээс цаашаа нөгөө чинь одоо хүн болгон дээр хийгдэх. Бурхан дотор орж ирсэн бүхнээс асуух. Тэр зан төлөвийг яавч тийм зүйлсийг бичиж эхэлж байна. Одоо энэний өмнө болохоор бүх тэр нөгөө зөрчилдөөнтэй яаж явж ирсэн тэр бүхнийг бичээд одоо ингээд цаашаа ингээд явах нь шүү гэж хаалт гэж байна. Тэр нь юу гэж байна? Энэ дээр яаж нөхөр айфтартын том нөгөө теологийн яриад явахгүй харин та нар одоо нэгэн өрхөд дотор нэгэн бие дотор болсон бол цаашаа ийм байгаа гэж. Тэрэн дээр бүх хөрөж бай хайрч. Энэ нь тэгэхээр чиний хайр чи хайрлж байгаа юм шиг дүр гаргаж цаана хайрлах тийм их байгаарай. Хайр чи хоёр нүртэй бүү бай. Бусдыг хайрлаж байгаа юм шиг боловч цаана яг жинхнээс хайрлаагүй бол манай хайрлаж байгаа юм шиг царай битгий гаргаа. Бузар муу үзээд сайнаас зур. Муугаас тань үзээд харин сайнаас зурч яваарай. Сайнаас зур гэдгийг энэний цаана байгаа үг тэр гэрэг үг. Цав нэгтгэх гэсэн утга үг байна. Тэгээ Матай 19:5 дээр хүү ээж аваасаа бод ихнэртэйг нэгэн бий боллоо. Бодгоо гэдэг чинь ихнэртэйг нэгдээ. Яг тэнд ордог үг. Тэгэхээр сайтайгаа нэг дээрээ сайнаас зурч яваарай. Тэндээ нэг болоорой. Мөнгөний үгүй ядаарай. Тэнийг дараа хайр нэгний ахын дүүсийн хайраа. Тэндээ нэгний өөрөөс өмнө ахын дүүсийн хайраар хайрлаа. Тэгвэл нөгөө шууд дотроо хүмүүс нэгнийгээ ахтугийн хайраар хайр. Энэ бол жишээлбэл миний лав нэг тийм үсвэх хийдэг зүйл биш вэ? Хийж чаддаг зүйл биш. Шууд дотор явж байгаа мөртлөө нэг үнэтэй тохиромжгүй байж болдог. Тохиромжгүй юм уу, дургүй байж байлаагээд тэр үнийг очроогүй хайрлаад нэгсэн болсон юм уу? Өнөр бол нэг нь алдаа хийдэг, дургүй нүрд гэдэг нэ. Шанаад яваад гэхдээ яг хайрлаа. Хайрлал яваад. Чи яагаад тэгсэн бэ? Хичээл гэхдээ үгүй даалгавраа алгадаад тэгээ тоосон өгөөд цаашаа аваад явдаг. Ахынч дүүгээ гомдоогоо гэхдээ бас тэр хүмүүсийн хооронд автогийн хайр гэж байдаг юм. Тэгэж нэг хайрлаарай гэж хэлж байгаа. Энэ бол хүмүүсээс нэлээд шаардаж байгаа багтаж байна. Ерөнхийдөө яг энэ өмнөхөө бид нөгөө шинэ гэрээний үүсэх. Тэгвэл баг энэ чэнэс ихтэй тэр гэрээний дотор байгаа нөхдөдөө танаар үүсдэг. Гэрээний нэг тал болсон хүмүүсээ танарын бие авч явах байдал чи юу вэ? Тэгээд зааж байгаа юм шиг яг тийм гэсэн. Ахтуугийн хайраа танаар нэг хайрлаарай. Чуулган дотор гэхдээ нэг уургуулсан эсвэл өмч хөрөнгөний шиг дууцсан ч юм уу тийм байдаг. За хүнхэл нэг өөрөөс өмнө тавиач нэг өөрөөс өмнө тавиач. За энэ үг яг нэг сонио үг юм байна. Тэгэхээр шалгахаар тийм үгүй. Энэ өмнөх орчуулгууд дээр бас үүж байгаа. Бусдыг өөрөөсөө дээгүүр хийх гэж. Яг харахгүй өмнөр нь тавих эсвэл өмнөр нь гарах гэсэн үг үгүй.
Тэр нь гэсэн хэрэг өмнө нь авахгүй би одоо нөгөө ардаа яваа хүнийхээ өмнөөс нь орж хаалаа нээж өгөө сандлын тавьж өгөх юм уу тийм хоттой болчихоо. Эсвэл тэр хүнийг өөрөө өмнөөс тавьж өөрөөсөө ихүүлээд тэгж яваа гэсэн. Ийм тэгээ цаашаа явах юм бол нэлээд өнөөдөр цаг баг. Нэлээд тэгж сууж иж байхаар үгүй ямар ч байсан гол нэг тэгж хүндэж байгаа. 11 дээр хичээл чармаалтаар бүх хоцоо сүнсээр хадун байж эзэн үйлчлээ. Энэ тэр бурхан дотор хичээл чармаалтаар бүх хоцоо хичээл чармаалтаар энэ бүх хоцор гэсэн үг байна тийм үү? Энэ хоцор гэдэг үг нь болохоор энэ үгийг өнөөдөр ингээд дахиад шалгаарсан чинь сонин үг. Миний цаана завхуу хойр юм хойшлуулдаг, даашруулдаг гэсэн тийм утгатай үг байхгүй. Энэ үг өөр хаана байдаг вэ? Матай 25:26 дээр байна. Номон ойлгон байгаа хүнээ уушаад өөр бай. 25:26 дээр энэ эзэн түүд ойлгохгүй мүү боо завхуу чи намайг үрс суулгаагүй газраас хадаж авдаг. Цацаагүй газраас хураад мэддэг гинэ гэж. Энэ дээр ойлгохгүй мүү боо завхуу чи гэж. нөгөө бурхан явахдаа нэг нь 5 зоос, нөгөө нь 2 зоос, нөгөө нь 1 зоос өгөөд тэгээ буцаж ирсэн чинь 5-ыг авсан 10 болоод 2-ыг авсан 4 ч юм уу болоод ингээд үржүүлсэн байдаг шүү дээ. Нэгийг авсан чи яасан чинь нөгөө би газар болцсон. Тэр бод завхуу муу боо гэж хэлсэн байдаг. Яг тийм байгаа юм байхгүй. Их дээр үү. Тэгэхээр хичээл шармаатаар битгий тийм завхуу, битгий хойр ард ороод хөлж өгдөг тийм ээ. Тийм байгаарэ гэсэн утгатай хичээл шармаат. Энэ зургийг бол нэг 7 өдрийн интервью зурж ирсэн. Тэгээд одоо бодсон ч харин бас шоу таарсан зураг тавьчихсан юм. Энэ хичээл шармаат гэсэн үг тийм үү? Энэ хичээл чармаалт гэж байгаа үг бол цаана хурд гэсэн үгтэй холбоотой үг. Ихэнх дээр болохоор энэ үг спэудөө хаандан спид хурд юм хийдэг сэтгэлтэй шаламга ийшээ одоо зүтгэхэд ордог чармаалттай гэсэн үг байна. Бурхан дотор тийм чармаалттай байгаа. Тэр чармаалтаараа бүх зав. Тэр чармаалттай харин он завхуу битгий бүх хоцроо бүх хойр байгаарай. За тэгээд бид нэр яаж юм гэж эзэн дотор шармаалтаар бүх хоцроо бүх завхуу байгаарай. Дараагийн үг нь сүнсээр хадун байж эзэн үйлчлээ. За энэ бол үйлчлэлийн ажлын дүрс. Нэгсэндээ зарц үйлчлэгч гэж байна. Энэ байгаа үг шинэ одоо 6:21 дээр байгаа. За 6:21 дээр юу гэж байгаа вэ? Хинч хоёр эзэн үйлчлэж тэр нэгийг нь үзэн ядч нөгөөг нь харчихсан. Эсвэл нэгээс нь зурч нөгөөг нь зэгцэн. Ханаар бурхан айлтгал тэр үйлчлэж байгаа. Хинч хоёр эзэн үйлчлэж чадахгүй гэсэн тийм үү? Тэр үйлчлэж чадахгүй гэж байгаа үг чинь бас яг энэ орж байгаа байхгүй юу? Сүнсээр хадун байж үйлчлээ. Тэр нь сүнсээр хадун байж эзэн үйлчлээ. Энэ үйлчлэл бол яг хуучин гэрэн дээр яж байгаа яг сүм дотор үйлчлэж байгаа тавилж. Одоогийнхоор бол энэ сүнс дотор үйлчлэж байгаа тэр хүн. Сүнсээр хадун байж эзэн дотор үйлчлээрээ. Тэгэхээр та үйлчлээрээ энэ үйлчлэл гэдэг үгийг нэг өөр утга байгаа. Нэмэлт өөр утга. Тэрний үгс зарц гэсэн үг байхгүй. Та хаан зарцмаар байна. Бурханы өргөн дотор зарцмаар байна уу? Эсвэл өөр газар зарцмаар байна уу гэж. Тэрийг та өөрөө сонгороо тэгээд сүнсээрээ хатан байж тэндээ тэр зарцын үйлчлэгч ажлыг сайн хийгээрэй гэж. За саяхан ч нэг зургатаар юу гарч байгаа тэр их сонир санагдтыг. Нэг ярилцлага гарсан уу эсвэл зургатаар нэвтрүүлэг гарсан. Тэгээд тэр юу гарсан бэ гэхээр айгүй гоё царай төстэй тийм бизнес өсгөө гарсан юм тавьсан. Нөгөө шаардлагын нэвтрүүлэгсүүд орсон юм байна. Тэгээд тэрний дараа гэж айгүй өндөр мэдлэг боловсролтой тийм хүн байлаа шүү дээ. Тэгсэн чинь тэрний дараа би өдрөө Facebook-оор ч юм уу газраас нөгөө янз бүрийн ирчүүд тэгэл хэлж байгаа. Би нэрээ энэ бүсгүй ажиллах газрын жижүүрэн ч гэсэн болох юмсаа гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд дараагийнх нь чинь би нэрээ энэ газрын манайч ч гэсэн байсан болоос ч байдаг ч гэж шиг тийм. Хүмүүс нэг сайн зурх гэдэг шүү дээ. Тэр нь ойрцоо байна. Харин энэ чинь болохоор юм юм. Ядаж бурхны өргөний зарцсан сайн бизнесмэнээс оцсгээс гадна аюу мундаг бизнесмен. Тэгээд чинь аюу мундаг бизнесмен нөгөө ихэн багт ч бас хаана ч санхүүгийн зөвлөмж дотор байсан. Компьютер төслүүд хэрэгжсэн. Тэгэхээр чинь эрчүүд үнийг яг сайхан зөвхөн сайхан царин гэхгүй тэр
Яг тэр нөгөө хийж байгаа ажил үйлс боловсрол тэрийг нь хөнгөлсөндөө хийж тийм ээ. За тэр хүмүүс ядаж тэр хүний ойролцооныг байгуулгын жижигхэн ч гэсэн байх юмсан гэх шиг хамгийн жинхэнэ юм болохоор ядаж бурхны өргөнд зарцсан ч гэсэн байх юмсан. Гэвэл сүнсээрээ халуун байж түүн дотор эзэн дүгжтэй. Сүнсээрээ халуун бай. Дээрээс нь хичээл чармактаар бүү хоцроо. За энэ хичээл чармактаар бүү хоцроо гэдэг нь хэдүүлээ босож явж байна. Дараа нь яаж вэ? Баяс найдаж байхдаа тэгч зовж байхдаа байнга залбирх дотор бай гэж. Энэ болохоор яаж найдвар ямар нэг юм руу болохгүй ирээдүрөө ингэ найдаж байгаа юм уу? Тэгээ найдсан тэр найдвар дотроо баясгалтай байгаарай. Одоо хэцүү байж болох. Тэгээ чи найдвар дотроо баясгалтай байна. Зовлон дотроо төвчээртэй бай. Тэгээ чиний нуруунд дээр том ачаа тавьсан, маш том дарга тавьсан чи ингэ чичгэн байгаа юм шиг байж төвчээрээ. Дараа нь чи байн залбирх дотор байгаарай. Байн залбирх дотор. Байн төвчөө шүү. Тэгээд та нар өөрсдөө ийм байгаарай. 13-аас эхлээд ариун хүмүүсийн хэрэгцээ танил. Зорчтомтой зан гэрмэлц. Ариун хүмүүс итгэж юм бэ гэвэл энэ бол яг нөгөө нь гэрээний авдрын дээр байгаа хоёр хэрүүгтэн. Гэхдээ ер нь энэ гэрээний авдар ер нь бурхан зориулан үйлчилж байгаа тэр ариун хүмүүс тэр тусгаарлагдсан хүмүүс ариун гэдгийн тусгаар тутамд тусгаарлагдсан тусад нь тавьсан хүмүүс. Тэр ариун хүн гэдэг яаж зөв аюу хэцүү. Тэгээ энэ зургийг би нэлээд өөрчилсөн. Одоо өнөөдөр хамгийн сүүлийн яриад нэг юм чинь. Ариун гэдэг нь хүн зориулаад тусгаарлагдсан. Яг тэр тусгай юм ингээд бие сэтгэлээ зориулж явж байгаа тэр хүмүүс. Тэр хүмүүст та энэ тэр хүмүүстэй хуваалцаарай гэж байна. За хандлагыг би тавьсан байна. Яг өнөөдөр би бас дахиад шалгаж байна. Шалгаад үзсэн. Энэ үгний цаана байгаа үг нь надад байгаа юмнаас би тэр хүн хууль нэмэр болгоод би энэ хүний хийж байгаа ажилд би оролцож байгаа гэсэн. Нэгтлээ би оролцож байгаа. Би өгч байгаа. Хойноор оруулж байгаа. Тэгэхээр би өөрөө хувийг гэх юм уу. Энийхээ таслаад аваад өөрөө цагаас юм уу их хөрмөнөөсөө мөнгнөөсөө сахуугийн боломжоосоо энэ хүмүүс ишээ оруулж байгаа. Маш олон хүмүүс яг ингээд намайг дэмжээрэй гэж хэлдэг. Тэр хүмүүс үнхээр нэр бохон зөвлөсөн тусгаарлагдсан. Тэгээд түүн дотор ингээд үйлчилж байгаа юм уу? Тэгээд түүн дотор та ингэж хуваалцаарай өөрөө хувийг тийш оруулаарай. Энэ үгийг өөр нэг цаад утга нэг үг баг хуваалц хувиа үг. Хувьцаа энэ гэж хэлдэг шүү дээ. Тэр үгний чинь биднэртэй чинь нэг явуултаа байна. Дараа зорчтомтой зан гэрмэлц гэсэн. Зорчтомтой зан гэрмэлзээ. Тэгвэл зорчтомтой зан гэж юу гэх вэ? Тэрний одоо тодорхойлт байх уу? Зорчтомтой зан. Энэ дээр байгаа. Яг Монгол бидний ойлголтоор тийм үү. Грек ойлголтоор зорчтомтой гэдэг үг нь болохоор танихгүй хүн найз гэсэн хоёр үгний нийлбэр байдаг юм байна. Танихгүй хүн найз шиг хандах. Сонмоос. За тэгээд тийм занг энэ дээр юу гэсэн бэ? Ирмэлц гэсэн байна. Зорчтомтой занг ирмэлц. Тийм занг тийм одоо нөгөө биеийн үйлсийг үүднийг ирж хайгаад юм ирмэлц суудгаар бигээ тавьчихсан. Гэхдээ өнөөдөр бас нэг сонирхол зүйл болсон. Тэрний цаана байгаа үг нь болохоор мөрд мушиг гэсэн үг. Зорчтомтой занг мөрд. Тэрнээс хаваа. Тийм мөрд гэдэг чинь яг анх ингээд чинь хамгийн араас хүн мөрддөг шүү дээ, мушигдөг шүү дээ. Би анх хийгээд жоо эсвэл би нэг хүний араас хөөж байгаа мөрддөг яг тийм үг. Тэгвэл зорчтомтой зангийн араас ингээд мөрддөг. Тэсээс авахгүй ингээд байгаа. Эсвэл дараа нь 14 дээр та нарыг хавчигчдыг ерөө бүү хараа гэж. Та нарыг хавчигчдыг гэдэг чинь юу гэсэн үг вэ? Янз бүрийн хавчлага маш их гардаг тийм үү? Та нарыг тэр хавчиж байгаа тэр хүмүүсийг ерөө гэж хэлж байгаа. За энэ нөгөө саяны чуулганы хүн. Энийг одоо ингээд калт талаас нь чичлээд эсвэл ингээд зүйлээ айн настаа тооцоо гэж. Энэ яаж юм бэ? Хавчигчд чинь араас нэг дагсаар голчихдаггүй. Тэгвэл энэ цаана байгаа үг нь бас яг мөрд мушиг гэсэн. Яг нөгөө өмнөхтэй адилхан үг. Одоо энэ чинь нэгс та нарыг мөрдөгчдийг мөрдөж мөшгөж хавчигчдийг ерөө бүү хараа. Энэ нөхдүүд рүү яаж юм бэ? Тэрийг та нар ерөө өрөө бити хараа. Одоо эндээс ингээ харах юм бэ? Биднээс хүмүүсээс юм нэлээ хэцүү юм шаардж. Одоо бол энэ чи ямар хэцүү шаарддаг вэ? Эцэг шууд бод. Намайг зоогаад байгаа тэр хүмүүсээс одоо би
Уг нь өөрөө хариу авчмаар байдаг үзчихтэй. Тийм байсан чинь чи тэрийг харах биш юу? Энэ хоёрыг ингэ нийлүүлээ харуул энэ дээр үгч юм. Та нар өөрсдөө юу мөрдөх вэ гэсэн чинь та нар өөрсдөө зочлогтой занг мөрд. Та нарын зочлогтой занг мөрд. Одоо яг ингэ нэг хүн нөгөө хүнээ дагаа мөрдөө явж штэ. Та нарыг яг тэр мөрдөгч нар чинь мөрдөө. Та нарыг энэ мөрдөгчдийг эдгэрийг харин харах биш юу гэж. Та нарын хийх ажил юу гэхээр нөгөө мөрдөгчдийг өөр та нарын хавчигчдыг мөрдөөд авах гэсэн утгатай болчихж байгаа. Тэгээ Матай 5:44 нэг нь уншчихгүй. 5:44 харин би та нарт хэлье. Дайснуудаа хайр. Та нар хавчигчдын төлөө зайлшгүй. Тэгснээр та нар тэнгэрт ихцгийхээ учир муугаас сайн дээр зааж босч болно. Тэгэхээр энэ дээр та нар би та нарт хэлье. Дайснуудаа хайр. Та нарыг хавчигчдын төлөө залбир гэж байгаа. Та нарыг хавчигчдын төлөө залбираа гэд Есүс хэлсэн. Тэрийг энэ баг энд давтчихжээ гэсэн үг байхгүй. Паул энд давтчихжээ. Одоо ингээ харахаар яаж юм бэ? Ой, гэрээний нэг тал усан та нар шуулганд явж байгаа хүмүүсээ нэлээ хүний болт оргоо тийм зүйлсийг шаардж гэж юм уу? Та нарыг хавчигчдыг муу хараа ерөө. Дайснуудаа та нар хайр хийж байгаа шүү дээ. Дараа 15. Баярлаж буутай баяр. Үйлж буутай үйл. Баярлаж буутай баяр. Энэ хүмүүс баярлаж байгаа бол тэдэртэй хамт баяр. Энэ ч одоо яг анхандаа би нэг уншаад ямар ч жүжиг тоглож байгаа юм шиг би үйлж байгаа юм яаж бодчиход болох боддог гэсэн. Тэр хүний баярлаж байгаа тэр ол амжилт сайн сайхан тэн хамт баяр. Үнэхээр зовлонтой хэцүү бишэлтэй үйлж байгаа тэр хүмүүс тэр хүнээс олонгоос хуваалц. Зовлонгийн үдэр чи тэр хүний зовлонгийн сонсогдоо бас намраа зовлоныг хажууд нь чи ч гэсэн бас баслаа үйлдэж болно. Тэр хүний зовлонгийн хуваалцаад тэр чамд туслаа гэсэн санаатай. За 16 дээр бод санаа чинь өөр хоорондоо бүлийг бай. Бод санаа дотроо бол дээгүүр цантаа бүх өөрөө дод хүмүүс рүү очиж бай. Ичи өөрийгөө ухаантай тооцчихоо. За бод санаа чинь өөр хоорондоо бүлийг бай гэж юм. Та нар бол өөрөө хүмүүс өөрөө бүдэр бодтоо. Тэгээ энэ яаж юм бэ? Нэг чиглэл рүү тэгсэн бодтоо хоорондоо нэг ивтэй найртай байдаг тийм байгаараа. Тэрээс яг шууд бүгдээрингийн нэг гипнозцсан юм шиг тархины угаацсан юм шиг ингээд нэг зомби юм шиг тийм байх гэж юм. Харин нэг хооцгоостой тийм байгаасаа хоорондоо бас ивтэй найртай байгаараа. Тэгээд өөрийнхөө тухай бодол санаа дотор бол дээгүүр цантаа бүү. Нөгөө чинь өөрийгөө бодтоо би бол их сайн таг нэг гайг болчтой өөрийгөө дээгүүрт бодороо харин тэрний хооронд буураад орох хүмүүс рүү очиж бай. Шинэ хэрэг байгуулалтаа Есүс яасан. Хажууд нь 12 дагалдагч байсан. Тэр 12 дагалдагч нь яагаад нэг нь сангийн сайд, нөгөөх нь шатар сайд, нөгөөх нь усын хийгч байсан. Зүгээр 12 завсчин, тариачин тийм хүмүүс. Есүс хаалтлаа хин хамгийн түрүүнд бичсэн бэ. Илчээчтэр хонжсон хончтой тийм. Тэрнээс шатар ордолтроос хаалж өөрөө хүмүүстэр очиж бай. Ичи өөрийгөө ухаантай тооцчихоос. Тэгээд би бол цагимаа тэгээд өөрийгөө ухаантай тооцчихороо. Энэ нэтээр ингээд бид нэг бие авч явж байгаа. Тэр биеийн авируулын тухай ярьж хэлж байгаа. Энэ дэр ингээд 22 3 ийм зүйлийг тооцож байгаа. Одоо бид ингээд тэрний дунд явж байна. За 17. Энд ч муугаар битгий хариу. Хамаггүй хараад ч зөв шударгыг хийдэг бай. Энд ч муугаар хариу. Энэ их хэцүү. Намаа хохиосон хүний одоо за ашигсан яшигч тэр одоо өөр болсон цайдас хохиосоо гэж боддог юм даа. Шинэ муугаар битгий хариу. Нэлээ хэцүү тийм шаардлага. Тэгээд дараа нь чинь хамаггүй хараад ч зөв шударгыг хийдэг. Маш олон чамайг харж байгаа. Баалт бус бам бус гэдэг харж байгаа. Тийм байлаа ч гэсэн хамаггүй хараад ч зөв шударгыг хийж байгаарай. Зөв зүйлийг чиний араас чиний биенээс тийм үүдэд ордог байгаарай. Энэ олон харж байгаа мэдэн төвчин тэгээд ийдсэн, үзэн ядсан, түншсэн, коншсэн, шалгасан, хайрсан, нэрсэн гэх олон зүйл бид байгаа. Хамгүй хараад ч зөв шударгыг хийдэг байгаарай. 18 боломжтой бол чамаас хамаарч байв. Хамгүйтэй нэртэй амьдраарай. Чамаас хамаарч байгаа бол боломжтой бол хамгүйтэй нэртэй амьдраарай. Хэрвээ хүмүүстэй нэртэй амьдрах тэр нь чамаас хамаарч байгаа бол тэгж амьдраарай гэсэн мэ. 19 хайртууд нь өөрсдөө өшөө. Харин эзний өөр хэсэг зайтай. Учир нь өшөө авах хүний эргүүлж төлнө гэж эзэн хэлээ гэж бичигдсэн байдаг. Энэ хүн чи өөрөө өшөө аваа. Өшөө аваад ч очоод хариуг нь гэдэг үгүй шүү дээ.
Энэ бас дахиад хэцүү шаа. Чи өшөө өөрөө битгий гэж аваарай. Харин тэрнийхээ оронд эзний уур хэлэх зайтай. Эзэн чамаас тэр хариу ав. Тэр чи зайтай. Тэгээд дараа нь өшөө миний би үуч төднөө гэж эзэн хэлээ. Тэгээд эндэлтэй баагүй очоо зүгээр энэ дараа хэлээрээ тэр чинь хүний зүгээр бодоход тэр бурхан эзэн өшөө авах нөгөө надад олсон нөхөр гэж зүгээр юм чи тэр юм хэдэн жилийн дараач зүгээр юм чи би бодож болно шүү дээ. Үүний шаав нэ би үуч төднөө. Хоёрдоо байсан чи өсөж байв гэх юм уу? Үүний цангаж байв уух юм уу? Тэгснээр чи галтай нүс толгой дээр нь овоолж байгаа юм аа. Муу бүдийг сайн муу сайнаар дийлээ. Чиний дайсан өсөж байв гэх юм уу? Цангаж байв уух юм уу? Тэгснээр чи үүний толгой дээр галтай нүс овоолж байгаа юм аа. Тэгээд дараа нь үлээ муу бүдийг муу сайнаар дийлээ. Тэр муу дийлэх орон муу харин сайнаар дийлээ. Тэгээд ингээд өнөөдрийн 12 дугаар бүлэг дуусч байгаа. Эндээс ингээд за өнөөдөр бид нэр нийтдээ ингээд тоолвол 23 бүрэн үйлдэл хичээж байгаа. Эндээс ихэд нэ хайр чинь юм уурч бүүгээ. Муу үзээ сайтай нэг санаас зур. Тэгээд нэг ахтуу шиг хайрлаарай. Хүмүүс өөр хүмүүстэй хэрэгтэй истахараа гэдэг бүр олбоцсараа байна. Ахтуу тэгээд хэлдэг. Тэгээд дараа нь уучлаад үргэлж тэгээд тийм нөгөө хайраар бүгэ хайраар хайрлаад цаашаа. Тэгээд шиг хоорондоо нэг гэж хайрлаараа нэг гэж ороод хичээл чармаатаар тий хоцроо. Тийм завхуу нөгөө завхуу зарц шиг тийм бүү байгаарай. Мөн сүнсээр халуун байж эзэндээ үйлчлээрээ. Тэр бохны өрөөнд дотор тийм дотор тийм зарц байгаарай. Хатан би чинь байгаа гэж чиний хэмдэр чиний үйлчлэл байна. Чин шуу гэж байна. Тэгээд найдвар дотор баяс сууж явахдаа тэгж залбирал дотор бай. Ариун хүмүүсийн хэрэглэн хэмдэж байгаарай. Тэрний зүйлийг мөрдөж явах гэсэн зочдод тооцоо. Тэгээд өөр нэг зүйл бол таныг мөрдөгчдийг бити хараа харин өрөө. Энд тэгээд дараа баярлж байгаатай баярлж, уйлж байгаатай уйл. Согуул зовж байгаа хүний тэр зовлон хүнийг над авах гадуу гэдэг явах шарив. Тэр хүнийг мэдэрч ойлгох гэсэн. Тэрнээс тэгээд 16 дээр цаашаа хоорондоо энэ найртай нэг бодолтой бай. Энэ нэг бодол гэдэг дотор бол бас юу гэх вэ? Жишээ нь нөгөө бухны хоёрын өөр бодолтой гэж шүү дээ. Овоо шиндэнгэр газар ч гэх юм уу. Манай ээж бурхан гэдэг тийм ээ. Би ч одоо манай гэрийн хажууд чинь тэр хүн чинь байдаг. Намайг нэг удаа дагуулж орсон шүү дээ. Энэ нэр юу ярьдаг вэ? Дагуулж орсон. Тэгээс яг нөгөө ээж бурхан гэдэг ярьдгийг хэлээ. Тэр бүр ингэ ишлэл гаргаж ирж байгаа. Тэгээд тэр ишлэгийг ингэ сонирн байдлаар тайлбарлаж байгаа. Бурхан эрен байдлаар хүний бүтээсэн гэж ярьж байгаа байхгүй юу? Яг л гэж чинь бурхан ихтэй өөрийнхөө бүтээхөө хүний бүтээлээ гэж энд хэлсэн байгаа. Тэгснээр дараа эрен байдлаар хүний бүтээсэн гэдэг. Өөрийнхөө бүхэл бүтээсэн тэгээд тэрийг эрен байдлаар бүтээсэн бол энэ байдлаа бурхан бас байдаг байгаа үстэй. Манай бурхан бол ээж бурхан гэдэг ярьдаг. Яг тийм биш. Би айгүй сонирхсан байхгүй. Манай гэрээ одоо хэлсэн чинь 3 зал байгаа. Над дээр ирээд танд би нэг юм ярьсан маа ингээд та нэг сонсч 5 минут байна уу гэхээр юу юм гэсэн чинь яг тэр ярьж хэлж байна. Тийм үү. Гаана дэртгүй яагаад гэнэ гэсэн чинь тааж хөлишээ манай сүмрээ орохгүй ингээд яг нөгөө и дотор юу гэдэг юм бол бодоод байсан байшин. Тэгээ яг энэ ороод гэсэн чинь тэгж л ярьчих. Тэгэхээр энэ чинь яаж нөхөр ухны тухай бодвол тэр бол өөр бодолтой хүмүүс. Тэгээд шөө цаашаа ямар гараад яах юм бол гэдэг юм те. Ямар зоохгүй ингээ хүний мэдээлэл юм болоо гэж яриад нэг асууж байгаа. Тэр суглаа гэсэн өөрсдөө завгүй бол гараадсан. Тэгэхээр энэ дээр бас яаж юм бэ? Бурхны ойлгуулсан зүйл нэг тийшээ хандсан. Мөн дэшээ бүүтэй харин олон доошоо хүмүүстэй очижээ гэж ярьж байна. Тэгээд хинч ч муугар бүү хариул энэ үедээ уншаад тэгээд цаашаа яаж сэцэн нөхцөл ч гэсэн хэрэг чамаас хамаарч байгаа энэ нэртэй энэ дэр чамаа хохрохчиг бурхан шийдхийгээ бурхан өөрийн зай тагаа энэ дээр хамгийн том жишээ нь одоо тэр чинь Давид өөрөө атаагүй харин бурхан өгсөн. Тэгсэн бараасаа Давид өөрөө асан бол яг одоо Саулыг хацаагаар бурхан авахаар яасан чинь Саулыг бүх хүмүүст томсдчихдаг штэ. Тэгэхээр нэг бодлоо ямарч биш. Тэгээд за чиний дайсан ингэж үсч байвал цаавж байвал бүхэн өгөөрэй гэсэн байдаг. Энэ дээр би нэг зүйл хэлж байна. Та нарыг мөглөгчдийг юу хараа харин өрөө гэсэн байна тийм ээ. Энэтэй холбоотой
Яг энэ санаанд үзүүлж сонсчихсан чинь үзсэн. Яг ном биш үү? Яг ном чи яг гэж хүн биччихлээ тийм үү? Тэр юм болохоор тухайн үедээ шудраг яг гэдэг нэртэй байсан юм. Хин нэг нь хайтаад бүртгүү яг шудрагаараа тэгээд бүхийгүүрээ зартаа авдагтай тэгээд маш их залбирд. Тэгээд тэр үчин хойд хавчлага нь ороод баянс алдсан юм биш үү? Тэгээд яасан бэ гэхэд сүмийн орой дээрээс гаргаж шидсэн. Тэгээд сүмийн орой дээрээс гаргаж шидсэн. Орцсон чи яасан нөгөө үчин бүрэн үхээгүй гэхдээ ингээд хамаг нөгөө яснууд нь уурцсан тийм ээ. Төсөөлчтэй байсан. Нөгөө үчин юм яриад хан хавчигчтай нь очоод энэ юу ярьж байгааг авцсан чинь намайг энэ дээр шидсэн хүмүүсийг та бүхэн нэг өшөөгөрөө ороо зэлбэрчсэн байгаа байхгүй. Тэгээд нөгөө цанаач юу яриад байгаа гэсэн. Өөш бидний төлөө зэлбэрч байна гэж хэлсэн гэж байна. Тэгээд маань хүн бол юуны бүгдийг утсан чинь аюул шаардсан, эвшсэн гэдэг. Тэний яшиг гэдэг. Аюул цагийг бидэрээ зэлбэрсэн юм байсан. Тэгтээ олон энэ дээр яг юу гэж хэлэх вэ? Та нарын мөрдөгч нарыг, авчигч нарыг битгий хараа харин өрөө гэж хэлсэн энэ байна. За өнөөдөр ингээд үндсэндээ болчлоо. Хамгийн богино хугацаатай үргэлжлсэн тохиолдол маань энэ болж байна. Аа. Тэгээд та нарт асуух ярих зүйлсээ суурай дээрээ ойлгомжтой зүйлээр ярилцгаая. Ирээд энэ зүйл байхгүй бол надад хамгийн сонин санагдсан зүйл энэ хэсэгт байна. Хичээл чармаатаар бүх хоцроо сүнсээр халуун байж эзэн гэсэн. Энэ чармаа тэр хурдаа тэр шалангой байдлаар тэр талаараа битгий зархуу байгаараа битгий хоцроороо ийм тэгээд ер нь амьдрал дээр яаж хэрэгжиж болох вэ? Оногт янз бүрийн санаа байна уу? Шинжлэх өнөөдөр юу гэж бодсон бэ? Өнөөдөр санаандгүй энэ бол тамирчин ганцаар хаваатай хийж байгаа бэлтгэрний боксинг тамирчин. Энэ асуудлыг ингээ заавал өөрийгөө хийгээд тийм ээ. Нэг ч хаалт байхгүй тийм үү? Одоо харж байгаа ч юм байхгүй. Ацаараа бич. За, саяны тамирчин болохоор энэ Орос Украины дайм болохоос өмнө боксерийн дээр айгүйх нэр нь авчихсан тамирчин. Тэгээд энэ дайм болгоод зэрэгтэй ажиллагдаад Украины аймд явчихсан. Манайд ч бол одууд нь хамгийн түрүүнд гараачдаг шүү дээ. Эдгээр ч хоёрын сайн одууд нь бүрээ байдсан бол өөрсдөө орчих байгаа. Тэгээд саяны нөхрийн тэмцээн ямар болж байна вэ гэхээр энэ бол эсрэг талынхаа тамирчныг зохиол уургачих чам. Өөрөө буутах тэгээд эсрэг талынхаа байцны уургах тал дээр маш мөнгө. Энэ сайн нөгөө түрүү яг бэлтгэл хийгээд байсан бэ гэхээр тийм ганцаархнаа хийжсэн бэлтгэлүүд чи одоо энэ рингэн дээр ингэж тултад хүрч байгаа. Тэгээд тэрний хүчээр бичнэр нөгөө хамгийн гол нь эндээс юуг явах вэ гэхээр хичээл чармаат байгаа байхгүй. Ганцаархнаа ингэ маш хичээж байгаа. Хичээл чармаатаар таалаг битгий хоцроороо халуун байж үйлчлээрээ гэсэн чинь энэ илүү их зориулт арж байгаа. Тэгээд сүнсэн дотор үлчиж байгаа хүмүүс хичээл чармаатаа цахгүй яа гэвэл яах вэ? Тэр нь юу яаж болох вэ гэж тийм асуулт төрсөн таанаас бодсон дээрээ яг уу хичээл чармаатаа одоо жишээ тэмцээнд орох гэж байгаа бол боди билдинг авч юм уу? Эсвэл бүлгийн тэмцээнд орох гэж байгаа. Обай бэлтгэл байгаа гэжтэй. Тэр бүр тодорхой хөтөлбөртэй байдаг. Тэгээд нөгөө хөтөлбөрөөр яг ингээд за тийм тасалыг би тийтэй хийх хэрэгтэй, тийм суутыг тэгж хийх хэрэгтэй. Тэгээд чинь тэнд аягүй вие зориуд тэрэн шиг хүн одоо ингээд болдог нөгөө жимд очиж бэлтгэл хийж байгаа тамирчин шиг сүнсэн дотор тэгж өөрийгөө бэлтгэдэг юм юу байж вэ? Гэсэн асуултаа гарч байгаа байхгүй. Яг энэ бол ийм дээр хийж байгаа юм бол тэгэхээр ингээд хараад YouTube-с бичлэг гарч байгаа ч юм уу? Харин хоногрын хичээл чармаатаар бодоод боцохгүй байгаа юу хийж болох вэ гэсэн асуултаа гарсан. Хамгийн гол нь бид нар уушаад юм уу яриад өнгөрөх биш. Биен дээр бид юу хийх вэ гэдэг үнцгөөс нь ямар юм дадал болох хэвээр гэдгийг айж илаа